252 сая куб метр усандаа л төлбөр авдаг юм байна гэж танаас. Ус бохирдуулсны төлбөр авдаг. Тэгтэл ч одоо бараг 600 сая куб метр ус ашиглаад бохирдуулаад байна шүү дээ, тийм ээ. Тэгтэл яагаад бараг 400 сая куб метр ус одоо бохирдуулсны төлбөр авахгүй? Онцгой нэг чухал үүрэг талбар байна. Тэр бол энэ 10 компани дотроо оюу толгойн компанид 136 сая куб метр ус ашигласан гэж дүн гарсан. Одоо юугаар хаачаад байна гэхээр хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт төлбөр хураамж татвар нэмэгдүүлэхгүй заасан гэдгээр таардаг. Энийг бол давх хүчин зүйл нь бол олон улсын гэрээ финанс. Тийм учраас олон улсын усны финанс, олон улсын гэрээ хэцүү Монголын одоогийн хөшийн төлөлтөр болж байгаа хуулийг үндэслэж бохирдуулсны төлбөрийг аахтай өрн болцоод. За тийм учраас энийг олон улсын гэрээ хэцүүг үндэслээд энэ жилийн усны өдрийг тохиолдуулаад мэддэг. Яг бол ус ба тэгшэрх гэдэг бол ус хангагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх хэрэгтэй гэсэн олон улсын зарчмыг бодож ажиллаж хийж байгаа. Олон улсын хэцүүг үндэслэхтэй. Ийм учраас 136 сая тонн ашиглуулсан усандаа төлбөр тавина. Нэгдүгээр үндэслэл бол хөрөнгө оруулалтын гэрээг баталсан улсын хурлын тогтоол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хүрээнд гэсэн үг юм. Тэгэхээр тухайн үед Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн хүрээнд ус бохирдуулсны төлбөр ямар нэгэн хэлбэрээр байсан гэж. Хоёрдугаар дараа нь өөрчлөлт орсон ус бохирдуулсны төлбөр хэмжээнд өөрчлөлт оруулж байгаа өөрчлөлтүүд ч гэсэн олон улсын нийтийн чиг хандлага, дэлхийн нийтийн доктортой хөгжлийн зорилттой уялдсан гэж байна. Нэгдсэн үндэсний байгууллагаас батлагдсан доктортой хөгжлийн зорилтод туссан усны асуудлаар дэлхийн нийтийн чиг хандлага, нөөцийн чиг хандлагатай нийцвчтэй. Ийм учраас олон улсын гэрээ хэрэгцээ үндэс шаардлагатай болж байна. Гуравдугаар Монгол улсын экологийн өвөрмөц тогтолцоо, говийн усны хэрэгцээ, говийн нөхцөл байдал, гүний ус хэрэглэж байгаа нөхцөл байдал шинжлэх ухааны үндэстэй нэмэгдэх. За оюутлага бол 17 сая тонн куб метр ус ашигладаг, 87.2% их ашигладаг гэсэн. Энийг одоо шалгаж үзэх хэрэгтэй. Ийм учраас аудитод шаардлагатай бол байгаль орчны яам, хөндлөнгийн экспертүүд, олон улсын шинжээчдүүд нэмж туслах.